За энэ удаагийн дугаараараа 42 дэй гэдэг бомдорыг танилцуулахаас гадна одоо өөрийн бодож явдаг зүйлийн талаар дэлгийа. За энэ бол дэлхийн хамгийн эртийн болцтой одоо улаан лойл байна. Мексикээс гаралтай гэж үздэг. Эдгээр халуун орноос гаралтай боловч одоо сэрүүн бүсийн нутгуудад маш амжилттай ургадаг гэж би сонссон. Тэгээд энэ жил Канадаас нэг найзаасаа одоо 5 ширхэг энэний үрийг олж авсан байгаа. Тэгээд 5-аас 2 нь соёолсон, 2-оос 1 нь бас ингээд амжилттай ургасан. Нэг нь бол жоохон тааруухан байгаа. За 5 сарын 1-нд үрслэг гарсан. Тэгээд одоо чинь 5 сарын 1, 6 сарын 1, 7 сарын 1 гэхэр чинь 60 хоног. За тэгээд өнөөдөр чи 26 нь. 26 гэхэр чинь за нэг 86 хоног жоо юм байна те. Жимс нь бол үнэхээр 42 хоног дээр одоо болдгийм байна. Өөрөөр хэлбэл 82 дахь 80 дахь хоног дээрээс ер нь эхний жимс боловсрсон гэсэн үг. Бидний одоо үрслэг хийгээд тариалдаг арга чинь бол үрслэгээ 3 сард эхлээд тий 3 сарын дундуур эхлээд 6 сарын 1 гэдэг чинь ойролцоогоор 60-аас 70 хоногтой болоод талбайд шилжүүлэх хугацаа байдаг. Гэтэл бол энэ лойл бол баг үрээр нь Монгол тарьсан ч болохоор санагдаж байна л да. Тэгээд бас харьцангуй том одоо чери хэлбэрийн жимстэй байна. Нэг кистэнд маш их жимс суудаг юм байна. Навч их бага юм байна. Ингээ та бүхэн ажиллах юм бол навч багтаа мөртлөө жимс ихтэй тий ийм онцлогтой сорт байна. Тэгээд яг одоо ингээд хамгийн ихний жимсийг нэдүүлээ амсаж үзээд тэгээд дараагийнхаа ярианд орё. За энэ бол нэг ойролцоогоор 5 хоногийн өмнө одоо иймэрхүү болсон байгаа. Би бас өнгөн бүрэнгүүц дулаахан үгүй юу гэд ажиглаад байсан. Одоо энэ хэдэн жимсийг харахад бол энэ хоёр бол нэлээд дээр боловсрсон байгаа үз. Ер нь үртэй болцлоо, соёолцлоо гэж та бүхэнд тухай бүрдэн групп дээр мэдээлэл оруулаад ирсэн. Тэгээд үнэхээр бас 80 хоногт боловсролт юм байна. 42 хоног гэдэг нэрэндээ таарсан юм байна. За их гоё жимстэй гэж сонсч байсан. Жимсний амт нь бас тийм ч муугүй. Зарим бомдор ч амар их ургастай мөртлөө хэд хэсгэлэн ч юм уу эсвэл усрахаг амттай байдаг. Одоо жишээлбэл зах дээр худалдаалагддаг хятад бомдоруудээ бараг тэр чигээр усан амттай гэдэг шүү дээ. Хажуугаар нэг жоохон хөгц мөгц амттай байдаг. Тэ. Тэгээд нэ хатуу айлстай хадгалт удаанд хаадаг тийм байдаг. За тэгээд хэдүүлээ энэ бомдорыг 42 дэгийг амсаж үзье. Их цөөхөн үртэй гэж сонссон шүү нэрээ. Бараг үргүн биш үү? Ер нь махлаг талдаа бомдор юм байна. Лавд одоо миний харж байгаа нэг ширхэг үр байна. Энэ бол үржүүлэх гэж нэлээд л юм болох юм байна. Ягаад ховор зарагдаад гэдэг учрыг одоо л ойлголоо л да. За энэ үрийг бол аавн одоо ерөөсө цорын ганц ургамал байна шүү дээ. Монголд энийг авч үзье. За хүчлэг чихэрлэгийн баланс нь бол бас таарсан юм байна. Тийм хүчтэй биш. Дунд зэргийн тийм амттай юм байна. Яг гоё бомдорны амтдаг юм байна. Гоё юм байна. Энэ чинь ингээд том хөрсөнд талбайд ингээд юм хөлөмжөнд ингээд их хөрсөн тариалаад яхаар амт нь бүр илүү гоё болдог байгаа. Тэгээд бас таалагдж байна. За тэгээд
хагардаггүй гэсэн. Одоо хэд их услахаар помидор чинь хаграад идэг онцлогтой шүү дээ, тэ. Хагардаггүй гэсэн үнэхээр хагардаггүй юм байна. За түүнчлэн нэлээд бас зузаан хайлттай байна. Тийм учраас хадгалт даах юм байна. Одоо нөгөө таваарлаг шин чанарын яриад байна л да. За дээр нь нэгэн жигд хэлбэртэй юм байна. Энэ дарчилгаа хийвэл бас их гоё болох шинжтэй байна. Ягаад гэхээр өөрөө юм махлаг бүтцтэй учраас шүүс багтай. За нэг юм онцлогуд байна. Тэгэд яг хуу миний хувьд бол боддгоо шүү дээ. Одоо монголчууд яаж хүнсний аюулгүй байдлаас гарцгаах вэ? Мэдээж энэнд бол их олон зүйл нөлөөлнө, тэ. За хүлэмжийн технологио сайжруулах хэрэгтэй. Талбайн технологио сайжруулах хэрэгтэй. За түүнээс гадна ингээд сортоо бас сайжруулах хэрэгтэй бид нэр. Жишээлбэл одоо энэ сорт чинь 80 хоногтой болвол бусад сортоос одоо ойролцоогоор нэг хамгийн өөр жишээлбэл бетел үкстэй харьцуулъя л да. Бетел үкс чинь 60 хоногтой, тэ, 58-аас 60 хоногтой гэж ярьдаг. Бетел үкстэй харьцуулах юм бол энэ чинь нэг 18-аас 20 хоногийн зөрөө байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл юу гэж хэлэх гээд байна гэхээр бид нэр технологио сайжруулахгүйгээр, тэ, тариалтын технологио сайжруулахгүйгээр сортоо бас сайжруулж болно. Сортоо сайжруулад тариалтынхаа одоо ургац хураах хугацааг бол бүхэл бүтэн одоо сараар урагшлуулж болохоор байгаа байхгүй, тэ. Тэгээ энэ дээр чинь одоо дахиад туршилт хийж болно, өөр сортуудтай ирлийжүүлж болно, амтыг сайжруулж болно, жимсийг сайжруулж болно, бета лукстэй бас ер нь ирлийжүүлж болно, тэ. Ямар ч хүчсэн сорттойгоо ирлийжүүлж болно. Дээр нь бол энэ сорт өөрөө эртийн болцтой учраас говь, хангай, альч бүсэд одоо тал хэрийн альч бүсэд тариалах өргөн боломжтой, тэ. Масс тариалтанд ашиглавал их зүгээр байгаа. Тэгээ ер нь бол яг энэ аргаар бол бид нэр бас хүнсний асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэж болох болов гэж бодоод байгаа юм. Одоо жишээлбэл хоёр ер нь ингээ манай Монголд ашиглагддаг сортуудыг тариалж байгаа хүн иймэрхүү эртийн болцтой сорт, ялангуяа энэ 42D-ийг тариалж байгаа хоёр хүний хооронд ч яг ижлэхэн технологиор ижлэхэн нөхцөл тариаллаа гэхэд энэ нь 30 хоногийн өмнө л болцсон гүйцэх байхгүй. Тэр тариачин бол 30 хоногийн өмнө одоо мөнгөтэй золгоно гэсэн үг. Тэр наваачин тариачнаас худалдаж авдаг хүмүүс нь бол одоо 30 хоногийн өмнө Монголд тариалсан, эрүүл аргаар тариалсан одоо хүнсний ногоотойгоо золгох нь байна. Тэгэхээр одоо ийм аргаар бол бас бид нэр хүнсний аюулгүй байдлаа бас тодорхой хэмжээгээр сайжруулж болох юм боломж харагдаад байгаа. За тэгээд ямар ч байсан энэ сортыг үржүүлээ, олон болгоё, бүгд тарьцгаавал одоо чи бүгд л эрт жимс идэж эрт мөнгөтэй золгоно. Үнэхээр цөөхөртэй юм байна. Яг энэ жимсэнд бол ганц л үр харагдаж байна. Дээс ганцхан шиг нэг жимснээс нэг л үр гарч ирлээ. Үржүүлэндээ тэгээд өөр сорттой үр ахиухаа өгдөг өөр сорттой нэг ирлийжүүлчих болно л доо. Энэний дараагийн дугаараар би та бүхэнд сорт хэрхэн гаргаж авдгийг те тэр талаар ярилцъя. Ер нь сортын талаар бас ярилцуулах сонирхолтой гэж бодож байгаа. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.